За сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Оноочин байна. Өнөөдөр бидэнд амтны тухай 50 номын нэг хэсгийг ярихаар Цэлмэг маань хүрэлцэн ирсэн байна. Сайн уу Цэлмэгэ? Сайн уу. За өөрийгөө бидэнд танилцуулаач. Намайг Цэлмэг гэдэг. Би 8 дугаар ангиас сурч 23 дахь сургууль сурдаг. За 50 номынхаа уралдаанд оролцсон уу? Оролцсон. За оролцсон сэтгэлээсээ мөн бидэнд хуваалцаач. Ямар байсан бэ? Нөгөө ганцаараа биш амар олон хүүхдэд хамарч тэмцээнд орж байгаа болохоор айгу хэцүү ч гэсэн бас гоё ийсэн. Өнөөдөр бидэндээ ямар номны талаар ярилцахаар ирсэн бэлээ? Галууд асан гайхамшигтай гээд тэр номын талаар ярилцсан. За зохиолчийн талаар бидэнд мэдээлэл хүргээч. Галууд асан гайхамшигтай гэдэг энэ номныхон зохиолч Шведийн Selma Lagerlöf гэдэг Нобелийн анхны эмэгтэй зохиолч байгаа. Тэгээд тэрний аюул алтартай ном юм байлээ. Галууд асан гайхамшигтай гэдэг нь. За номыг унших болсон шалтгаан нь юу байсан бэ? Номын хавцан таалагдсан уу? Нэр нь таалагдсан уу? Ангид багш орж ирээд тэгээд ийм уралдаан байгаа гэдэг бидэрт мэдээлэл хүргээд тэгээд номны сонголтоос ингээд энэ ном нь илүү гоё содон нэртэй гарчтай болохоор тэгээд энэ номыг сонгосон. За номын үйл явдлаас бидэнд товч танилцуулга хүргээч. Нийс нь бол ингээд угаасаа сахилахгүй хөөхөд тэгээд амар хийсвэр сэтгэлгээтэй аав ээжийнхээ үгэнч ордоггүй тийм айгуус томоогүй тийм хөөхөд байсан. Тэгээд гэрт нь нэг өдөр авдраас нь одоо гарч ирээд тэгсэн чинь тэр нийсвэн ингээд тэр угаасаа сахилахгүй жоохон хүмүүжлэхгүй болохоор тэр одоог ингээд доромжлоо. Тэгсэн чинь одоо шидэт одоо ээж тараад тэр хөөг жижигрүүлээд амтын хэл ойлгодог болсон. Тэгээд намар олж хүйтэн болохоор тэгээ шувууд буцгаад тэгсэн чинь нийсгөө ингээд гэртээсэн галуугаа дагаж хамт яваад тэгээд Шведийн байгаль орчин гадаад зүтсэнтэй танилцаад их адал явуулцуулаад айгүй эрсдэлтэй аюултай амнасанд нь хөөрөх айгүй үйл явдалтай таарсан учраас хамгийн сүүлд нь нийсгөө өөртөө дүгнэлт тэгээд яагаад ийм байдал хүрвэгээд тэгж одоо өөртөө дүгнэлт тэгээд өөрийнхөө шитрээ засаад сайн хөөхт болсон учраас тэгээ одоо буцаагаад төвний хэвдэн оруулаад гэртээ очдөг хамгийн сүүлд. Ер нь бол нийсээ өөрчлөгдөж байгаа юм те. Чиний бодлоор яг өөрчлөгдөх нь юу нөлөөлсөн бэ? Яагаад өөрчлөгдсөн гэж чи бодож байна? Миний бодлоор нөгөө дандаа гэртээ байгаад тэг гэрээсээ өөр газар руу гарахгүй тэгээд ахаар яг л нэг л хэвэнд байгаа учраас ямар ч өөрчлөлт гарахгүй галуу дагснаар дэлхийгээр аялж байгаль орчныг харж олон үйл явдалтай тулгарсан учраас бүх юмнаас нь суралцаад хамгийн сүүлд нь тэгээд өөрчлөгдөх шалтгаан болсон байх гэж бодож байна. Ер нь яг хүүхэд гэлтгүү ер нь яг том хүмүүс ч гэсэн гэртээ ингэж байгаалахаар ер нь нэг тийм хий татгшаага эсвэл сахилахгүй бусдыг ойлгох нь ер нь их тутмаг болдог гэж би боддог байхгүй. Тэгээд яг чиний энэ номноос ойлгож авсан сургамжтай зүйл юу байсан бэ? Дэлхийг тойрох эсвэл орчноосоо гадуур олон юм туршиж үзэх, адал явдалтай турсах, үйлдэл хийх болгоно тэр болно өөрт нь ингээд туршлага олж үлддэг учраас өөрт нь ер нь хүн хөгждөг гэж энэ номдаас л ойлгосон. Адал явдал ямар нэгэн зүйлийг хийж хийх зүгээр гэж үү? Тий хаа. Өөрийгөө сойрох жишээ. Тэгвэл яг номны үйл явдал дундаас хамгийн их сэтгэл төрсөн хэсэг нь юу байсан бэ чам? Одоо ингээд Мартин Галло гэдэг тэр нийс хоёр ингээд шөнө ингээд унтахаар болоод тэгсэн чинь ингээд Мартин Галло нэг өөр сүрэг аймаг ингээд шувууд арьсан чинь тэр нийс хүн хамгаалж байгаа нь айгүй гоё нэгний хамгаалахтай тийм гоё сэтгэл төрүүлсэн надад. За номыг уншихад яг өмнөх болон дараах сэтгэлээсээ хаваалцааж өмнө нь бол хэр барахтай те өөртөө дүгнэлт хийхгүй өөртөө нэг амар анхаарал хандуулахгүйсэн бол саяны номыг унснаар те дараа нь үйлдэл хийх бол үйлдэл хийснийхаа дараа өөртөө дүгнэлт хийгээд өөрийгөө жоохон ойлгох юм тийшээгээ болсон. Тэр дүгнэлт хийж чаддаг гэсэн өөртөө. За номноос яг нэг хэсгийг нь чамд өөрчлөх боломж гарсан бол чи аль хэсгийг нь өөрчлөх байсан бэ? Хамгийн анхнасаа тэр шидэт одоогаад тэрийг л дономжлохгүй байх байсан. Дономжлохгүй байх байсан. Тэгэл зүгээр тухайн үед яг өөртөө нэг хэсгэн цаг гаргаад өөртөө ботсон бол тэр их адал явдал тэр жоохон эрсдэлтэй тийм үйлдэл хийхгүй байх байсан. За номны ер нь хамгийн бусад хүмүүс энэ номыг уншаасай гэсэн нэг шалтгаанаас бидэнд хуваалцаач. Одоо Шведийн байгаль орчноор тэр галуудагаа явж байгаа тэр нь ингээд айгүй надад сонирхолтой суучраас унсан. Харин хүмүүс өвлөхийг хүсвэл ер нь өөрийгөө жоохон ойлгохгүй жоохон стресстэй байгаа үедээ тиймэрхүү ном уншчихвал айгүй гоё яаж асуудал шийдэх юм мэдчихэл гэж бодож байна. Тийм учраас тэр талаас нь хүмүүс энэ номыг унснаар аль ч насны хүнд бол болно.
Чи ер нь яагаад ном унших болсон бэ? Яагаад ер нь ном унших дуртай вэ? Тэрнээсээ бас бидэнд олцаач. Ном уншихад айгүй гоё тайван байдаг. Бусад үед жоохон одоо юу болох юм бол гэж жоохон сандралтай төвшөртэй байдаг л ном уншихад айгүй гоё тайвшрал мэдэрдэг. Тэгээд унших дуртай. За тэгвэл яг энэ ном бодит амьдралтай хэр ойр санагдсан бэ чамд? Бодит амьдрал дээр ер нь иймэрхүү үйл явдлууд байдаг уу? Энэ хүүхдийн одоо дүрийнх нь онцлог. Би байдаг гэж боддог. Яагаад гэвэл одоо ингээд зүгээр жишээ авч ярих юм бол одоо Монголд байгаа зүгээр өдөр тутамдаа өөрийгөө хөгжүүлэхгүй, өөрийгөө сорихгүй зүгээр л хичээлдээ яваад гэртээ очиод байдаг хүүхэд бол нэг хийх юм бол сурж ойлгож авахгүй. Зүгээр хайрцагын дотор сэтгэл ах харин өөрийгөө сориод өөрийгөө хөгжүүлээд олон юм туршиж үзээд байвал тэр хүүхэд өөртөө илүү туршдаг хоримтлуулж тэгээд дээрэс нь өөрийгөө сорж өөрийнхөө бас давуу тал сул талыг мэддэг бол. Баярлалаа. Миний зүгээс чамд тавих асуулт тослаа. Мөн чи үзэж байгаа үзэгчтэй болон надад хандаад өөр нэмэлтээр хэлэх үг байвал тэрнээсээ бас хэлээрэй. Одоо энэ ном уншаагүй хүүхэд эсвэл ном унших дургүй хүүхэд хамаагүй энэ номыг уншсаар илүү өөрийгөө нээн гэж боддог. Өөртөө дүгнэлт хийж чадна. Заавал ном унших гэж хэлэхгүй ч гэсэн энэ номыг уншвал бас өөртөө ч гэсэн өөрчлөлт орно л гэж. За өөрийнхөө уншсан номныхаа талаар бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Мөн хүүхдүүд та бүхэн ч гэсэн дараагийн байгаль экологийн 50 номын тухай уралдаанд оролцохыг хүсвэл доорх дугаартай холбогдно. Бүгдэнд нь баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.